That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Цөмийн зэвсэг гих үг хүн төрлөختний оюун санаанд шуудал, айдас, хүчирхийлэл, гамшиг, аюул дагуулдаг үг. Үнэхээр аргач үгүй. Учир нь хүн төрлөختөн эдгээр үгсийг сонсоод хамгийн түрүүнд Хирошима болон Нагасаки хотуудын сүрлийн талаар боддог. Гэхдээ энэ бол олон нийтийн буюу ард түмний хүлээж авах үнцэг. Харин улс төрчдийн хувьд цөмийн зэвсэг гэдэг нь бол хэлэлцээрийн ширээний ардах хамгийн том хөзөр болон ашиглагддаг. Мөн геополитикийн стратеги боловсруулагчдын хувьд хүчний тэнцвэрийг хангах багаж хэрэгсэл болдог бол зэвсэглийн үйлдвэрийн салбарт энэ нь тэрбумаар эргэлдэх тасралтгүй орлого ихнүүдээр харагддаг. Хин харж байгаагаас, хин хэлж байгаагаас шалтгаалж цөмийн зэвсэг өөрөөр харагдаж ойлгогддог. Цөмийн зэвсэг нь үнэн хэрэгтэй бол үе олноор нь устгах махны машин мөн боловч улс төрийн хүрээнд айдсаар дамжуулан ноёрхох системийн тогтолцоо юм. Хин цөмийн зэвсгээ бариад ухаалгаар солиорч чадна. Тэр гэрээ хэвсэлд өөрийн хүсснээ тулгаж чаддаг. Гэхдээ хамгийн инээдтэй нь хүн бүхэн цөмийн дайнаас үхтлээ айдаг боловч тэрхүү айдсаар дамжуулан цөөн тооны хүмүүс асрыг эд хөрөнгө олж, стратеги боловсруулж, нэр хүндээ өсгөж, түүхийг давхар бичдэг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар цөмийн дайны сүрдүүлэх болон цөмийн зэвсгээр хэрхэн мөнгө олж, давуу тал олж авдаг талаар, мөн цөмийн зэвсэг нь өөрөө хэрхэн эдийн засгийн хүчтэй капитал болж чаддаг талаар дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцсан хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Капитал гэдэг бол бүх цаг үед хамгийн үнцэнтэй байсаар ирсэн. Гэхдээ капитал нь дан ганц мөнгө бус, итгэлцэл, бусдад нөлөөлөл, айдас, нэр хүндэж болж хувирч чаддаг. Харин геополитикийн орчинд хамгийн өндөр үн хүрдэг капитал бол цөмийн сүрдүүлэг гэж хэлж болно. Нэг ёсондоо бол хизээч ашиглахгүй зэвсэг бол хамгийн аюултай зэвсэг байдаг. Цөмийн зэвсэг түүхэнд цор ганц удаа боддоор ашиглагдаж байсан нь тэртех 1945 он. Хүн бүхэн цөмийн зэвсгийн хор хөнөөл хүч чадлыг хизээч мартагдахааргүйгээр ой тойндоо шингээж үлдсэн юм. Иймээс цөмийн зэвсэг нь өнөөдөр дэлхийд дээрх хамгийн хүчтэй шахалтын хэрэгсэл болон хувираад байна. Хэн нэгэн өөрийгөө цөмийн зэвсэгтэй гэдгээ зарлах нь чамд юу ч тохиолдож мэднэ шүү хэмээх ил тод мессеж болдог. Өөр ямар ч илүү дутуу утга үнд байхгүй. Энэхүү мессежийг ойлгохгүй нэг ч улс төрч дэлхий дээр бас байхгүй. Тэгэхээр одоо хэдэн жишээ ярив. Оросын холбооны улсын зүгээс 2022 онд Украин руу хийсэн довтолгоо бол 21-р зуунд тохиолсон хамгийн том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дайн гэж хэлж болно. Харин та бүхэн сайтар анзаарвал дайны эхний үед Путин дэлхийн нийтэд хандаж мэдэгдэл хийсэн байдаг. Тэрээр хэрвээ хэн нэгэн аль нэгэн улс үндэстэн бидэнд саад хийвэл түүхэнд хизээж тохиож байгаагүй үр дагаврыг амсах болно хэмээн мэдэгдсэн. Үүнийг улс төрчид шууд л ойлгосон. Энэ бол Путиний цөмийн сүрдүүлэг байв. Энэ ч утгаараа НАТОгийн бие бүрэлдэхүүн Украиний нутагт өнөөдрийг хүртэл сэргээ оруулж Оросын эсрэг тулалдаж чадахгүй хэвээр байгаа. Учир нь тэд цөмийн дан үүсэх магадлалаас айж байгаа юм. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улс нь гагцхүү цөмийн сүрдүүлэхийн ачаар НАТОгийн оролцоог шууд тогтоом барьсан гэж хэлж болно. Украины дайн бол цөмийн сүрдүүлэхийн төгс загвар жишээ болсон хамгийн сүүлийн дайн юм. Тэгвэл одоо Хойд Солонгосын талаар ярив. Хойд Солонгос нь дэлхий дээр хамгийн ядуу, хамгийн хаалттай, асар их хориг дунд амьдарч буй улс. Тэд үргэлж бусдыг занал хийвдэг боловч эргээд хинч бүр агуу хүчрхэг Америкч тэдэнд халтаж зүрхэлдэггүй. Яагаад гэвэл тэд цөмийн зэвсэгтэй. Мөн хизээч ямар ч солиотой үйлдэл хийж магадгүй гэх имижтэй удирдагч тус улсыг удирддаг. Ингэснээр Хойд Солонгос нь бусдад айдас төрүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын капитал нь тус улсын эдийн засаг бус, харин цөмийн сүрдүүлэг болон таарч байгаа юм. Иймээс цөмийн зэвсэг нь хэлэлцээрийн ширээний ардах хамгийн хүчтэй хөзөр болж чаддаг. Цөмийн сүрдүүлэг байхгүй бол тухайн улсыг макро төвшөнд бараг хинч тоож авч хэлэлцэхгүй.
Харин цөмийн зэвсэгтэй байвал тэднийг заавал тоох ёстой болдог. Нэг ёсондоо бол цөмийн зэвсэгтэй улс үг дуугарч байвал тэр улстай ойлголцох ёстой гэхээсээ илүүтэйгээр ойлголцохгүй бол болохгүй гэх дүрм шууд үйлчилдэг. Шуудхан хэлэхэд геополитикийн талбарт цөмийн сүрдүүлэх нь өөрөө тухайн улсын гол тайзан дээр тоглох эрхийн бичиг болдог гэсэн үг. Тэгвэл энэ бүхнээс гадна цөмийн зэвсэг нь өөрөө асар том бизнесийн экосистем болж давхарч чаддаг. Нэг ёсондоо асар их мөнгө эргэлдэж олон хүмүүс үүнээс хагартлан баяждаг гэсэн үг. Үүнд ураны уурхаануудаас эхлээд хиймэл оюун ухаантай удирдлагын систем хүртэл хэдэн 10 салбар байгаа бөгөөд олон зуун компаниуд энэхүү зэвсэглэлийг бүтээхэд гар бие оролцож тэр хэмжээгээр олон тэрбум долларын эргэлт бий болдог. Албан ёсоор бол дэлхий дээр өнөөдөр цөмийн зэвсэгтэй 9 улс байна. Эдгээр цөмийн гүрнүүдийн цөмийн хөтөлбөр нь төсөв бизнес улс төрийн хүчний гурвалсан төв болон хувирч байдаг. Гэхдээ Хойд Солонгос болон Бүгд найрамдах Хятад ард улс хоёрын хувьд арай өөр. Тэд хувийн хөвшлүүдийг энэхүү салбарын хөгжүүлэлтэнд тэр болгон оруулдаггүй. Мөн цөмийн зэвсэг нь бизнесийн экосистем болж байгаа асуудлаар дэлгэрүүлэн ярихад та бидний төсөөллөөс давсан тогтолцоо буюу бүхэл бүтэн асар том сүлжээ ажилтдаг. Цөмийн зэвсэг бүтээхийн тулд эхлээд уран олборлож баяжуулалт хийн. Энэ салбарт дэлхий дээр Канада, Казахстан, Австрали, Орос зэрэг улсууд гол тоглогчдын үүргийг гүйцэтгэдэг. Харин үүний дараагаар цөмийн судалгааны лабораториуд байдаг бөгөөд үүнд Америкийн нэгдсэн улсын Лос Аламос, Оросын холбооны улсын Росатом, Францын CEA гэх мэтээр аж үйлдвэрлэлийн бүсүүд болон компаниуд дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байдаг. За үүний дараагийн дамжлага бол баллистик пуужингийн систем бүтээгчид хамаардаг. Үүнд Америкийн нэгдсэн улсын Lockheed Martin, Boeing, Northrop Grumman гэх мэтээр харин Бүгд найрамдах Хятад ард улсаар AVIC, Norinco зэрэг корпорациуд тэргүүлдэг бөгөөд Хятад, Хойд Солонгос, Оросын холбооны улсын хувьд төрийн оролцоо шууд давмгайлдаг. Улмаар дараагийн дамжлага бол мэдээж хэрэг туршилтын баазууд болон хадгалалтын байгууламжууд мөн мэдээллийн болон AI системүүд ордог бөгөөд эдгээрийн үйл явцад бараг бүгдд нь шахуу хувийн компаниудын оролцооноос шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл хувийн хөвшлийнхэн энэ бүх ажлыг гүйцэтгэж төрөөс мөнгө авдаг буюу татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөдөө цутгуулдаг гэж хэлж болно. Ингээд харахаар асар их зардал, асар их хөрөнгө мөнгө эргэлддэг бизнес болон хувирсан тодорхой байгаа юм. Америкийн нэгдсэн улсын хувьд гэхэд 2024 оны төсөвт 51 тэрбум долларыг цөмийн зэвсгийн салбартаа төсөвлөсөн бол Оросын холбооны улс нь 2023 онд 8-10 орчим сая доллар зарцуулсан гэх мэдээлэл байна. Харин Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд энэхүү төсөв нь нууц байдалтай байдаг. Гэхдээ тэд 2030 он гэхэд цөмийн хошууны тоогоо 1000 болгохоор зүтгэж байгаа учраас Хятад нь цөмийн зэвсэглэлийн салбарын төсвөө тасралтгүйгээр тогтвортой нэмэгдүүлж байгаа гэдг нь бараг л тодорхой харагдаж байна. Хүмүүс цөмийн зэвсгийг төрийн өмч гэж нийтлэхээр ойлгодог боловч цөмийн зэвсгийн ихэнх систем, ихэнх тоног төхөөрөмжүүд, програм хангамжуудыг хувийн компаниуд нийлүүлдэг. Тэдгээр компаниуд улс төр асар их нөлөөтэй байдаг бөгөөд өөрсдийн улс орны төр засаг, конгрессор дамжуулан лобби хийж төсвөө тогтмол нэмэгдүүлдэг. Иймээс цөмийн зэвсэг нь өнөөдөр маш тогтвортой бизнес модель болон хувираад байна. Мөн зарим улс орнууд бусад улсуудын цөмийн технологиг худалдан авах эсвэл тусламжийн замаар хөгжүүлсэн байдаг. Тухайлбал Пакистан улс гэхэд Хятадын тусламжтайгаар хамгийн анх цөмийн зэвсэг бүтээж байв. Учир нь Хятад нь энэтхэхтэй таарамжгүй харилцаатай, газар нутгийн маргаантай учраас Пакистаныг өөрсдийн геополитикийн хүчирхэг хөзөр болгох үүднээс өөрсдийнхөө өмнөөс энэтхэхтэй дайсагналцуулахын тулд тэдэнд цөмийн технологи өгсөн юм. Харин Хятад нь өөрөө зөвлөлт холбоот улсаас цөмийн технологи авч анх хөгжүүлж байв. Учир нь мэдээж хэрэг тэр үед хүйтэн дайн өрнөж байсан тул барууны капитализмаас коммунист блок өөрсдийгөө хамгаалахын тулд тэдэнд цөмийн зэвсэг хэрэгтэй байсан байх жишээтэй. Тэгвэл Израилийн хувьд тэд өөрсдөө цөмийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж ярьдаг боловч яг үнэндээ Америкийн нэгдсэн улс болон Франц зэрэг улсууд нь Израильд асар их технологийн дэмжлэг өгсөн гэдэг нь хожим тодорхой болсон юм. Тэгэхээр нэвтрүүлгийн дундуур та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрлэсэн шууд захиалаад авах боломжтой Shopee Hub.cg сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүлэн аваарай. Shopee Hub.cg. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь.
Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон байх таа. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов? Гэхдээ болно минь болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт Store Pay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Яг үнэндээ бол цөмийн зэвсэг гэдэг бол ердийнс нэг төмрийн хог. Одоо байгаа бүх цөмийн зэвсэг зүгээр л нэг төмрийн хог хаягдал. Учир нь алийг нь хизээч ашиглахгүй. Бараг л ашиглахгүй. Энэ ч утгаараа ашиглахгүй бол тэр бол зүгээр л нэг төмрийн хог хаягдал. Иймээс хамгийн чухал нь тэр төмрийг хизээч ашиглаж мэдэх юм шиг харагдаж хүмүүст айдас мэдрүүлж сэтгэл зүйн дарамт үүсгэж чаддаг байх ёстой бөгөөд ингэж чадсан улс үндэстэн үнэтэй тоглогч болон хувирч чаддаг. Нэг ёсондоо бол орчин үед жинхэнэ хүч бус харин харагдах хүч илүү үнцэнтэй болсон цаг үе гэж хэлж болно. Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах магадлал өөрөө 0.1% байлаач тэрхүү маш бага магадлал байсаар байгаа цагт бүх улс тэр магадлалаас болгоомжлно. Иймээс энэхүү сэтгэл зүйн дайны хамгийн том стратеги бол би хизээч солиорч мэдэн шүү гэх айдас төрүүлэх мессеж болж таарч байгаа юм. Үүнийг одоогоор Хойд Солонгос болон Оросын холбооны улс хоёр хамгийн чадварлагаар ашиглаж байна. Хойд Солонгосын хувьд бүр удам дамжсан сайн жүжигчд гэж хэлж болно. Хэрвээ та цөмийн зэвсэгтэй байгаад тоглоомын ширээнд сууж бусад тоглогчдод өөрийгөө галзуу солиотой муу хүн гэж итгүүлж чадвал чамаас бүгд айна. Нэгэнт айдас төрүүлж чадсан үед чи хүссэн бүхнээ шаардаж болно. Айдас бол хөшүүрэг гэсэн үг. Цөмийн зэвсэг нь өөрөө бодит дайнд ашиглагддаггүй хэрнээ олон улсын санхүү, эдийн засгийн байдалд шууд нөлөөлж байдаг. Валютын ханш, хөрөнгө оруулалт, зах зээлийн итгэцэл бүгд цөмийн зэвсгийн мэдэгдэвт хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ өөрийгөө сэтгэл зүйн докторгүй удирдагч, итгэх аргагүй гэх мессежийг зөвхөн Оросын холбооны улс Хойд Солонгосын удирдагчид өгж байсан үг гэвэл бас үгүй. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Ричард Никсон үүний хамгийн тод жишээ юм. 1969 онд Вьетнамын дан эд өрнөж байхад Никсон социалист Вьетнамын талд хүчтэй цөмийн сүрдүүлэг хийж байсан удаатай. Тэрээр өөрийгөө социалистуудад галзуу солиотой удирдагч мэтээр харагдуулж өөрийн дайснуудаа айлгах хэмээн тооцоолсон юм. Үүнийг тэрээр хэрхэн хийсэн бэ гэвэл Никсон Америк нэгдсэн улсын цөмийн бөмбөгдөгч онгоцнуудыг Вьетнам руу яг бөмбөгдөх гэж байгаа мэтээр илгээж байснаа гинэт замаас нь эргүүлэн татсан байдаг. Үүнийг Crazy Man Doctrine хэмээн нэрлэдэг. Энэ бол зүгээр нэг шоу биш, харин айдас дээр суурилж ноёрхлоо тогтоох мэрэгжлийн тоглолт юм. Хожим Никсны энэхүү арга барилыг маш олон удирдагчид хэрэгжүүлсэн юм. Бүр Трамп хүртэл Хойд Солонгосыг газрын хөрснөөс арчна хэмээн Ким Жон Уныг өөрийг нь хүртэл сүрдүүлж байсан удаатай. Тэгвэл үргэлжлүүлэн гол сэдвээ ярихад цөмийн зэвсгээс ер нь альва зэр зэвсгээс хамгийн их ашиг олдог хүмүүс нь яг дайны үед гэхээсээ илүүтэйгээр дайнаас өмнөх буюу айдсын уур амьсгал хамгийн хүчтэй байгаа үед дийлэнх ашигаа олцгоодог. Удахгүй дайн болж магадгүй гэх айдас нэмэгдснээр зэвсгийн 8-ачид хэвлэл мэдээллийн байгууллагууд геополитикийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд батлан хамгаалах тендерт оролцдог компаниуд асар их мөнгө олох боломж бүрддэг. Иймээс эдгээр салбаруудын ашиг орлохын амин сүнс нь өөрөө айдас дээр оршдог. Айдас байнга хадгалагдаж байх ёстой. Харин цөмийн зэвсэг бол тэрхүү айдасыг тогтмол амьд байлгаж байдаг PR хэрэгсэл юм. Тэгвэл үүний араас ярихгүй байж болохгүй нэгэн чухал сэдв бас байгаа нь цөмийн зэвсэг хөгжүүлж буй улсад хориг арга хэмжээ, сөрөг PR ихээр хийдгийг бид бүхэн мэднэ. Хойд Солонгос, Оросын холбооны улс мөн Ираны цөмийн хөтөлбөрүүдийг эдийн засгийн хориг арга хэмжээнд оруулж байв. Гэвч энэ нь өөрөө дахиад л өнөөхө тоглоомны нэг хэсэг болон хувирдаг. Барууны орнууд альва улсыг хоригт оруулснаар тэр улсыг олон улсын зах зээлээс шууд тусгаарладаг. Мэдээч энэ бол асар их үр дүнтэй. Гэвч зарим тохиолдолд хориг тавьж буй тал нь өөрөө нөгөө нэг хоригт орсон улсаа нууцаар дэмжиж зэвсэг зуучилдаг тохиолдол олон бий. Яагаад тэгдэг вэ гэвэл зарим тохиолдолд хориг гэдэг бол хаалга хаах бус харин зах зээлийн үнийг өсгөж тухайн улсын зах зээлийг хориг тавьсан улс нь өөртөө төвлөрүүлэх арга болдог. Тухайлбал Америк нэгдсэн улсын зүгээс Хойд Солонгос болон Иран зэрэг улсуудад хориг тавьдаг. Энэ нь нэг талаараа Америк нэгдсэн улс тэдний цөмийн хөтөлбөрийн талаар олон нийтэд айдас түгээж өөрийн зэвсгийн төсвөө тэр хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл Иран улс цөмийн зэвсэгтэй болоход тун ойрхон тулж ирлээ гэх мэдээд засагдах төдийд Америк нэгдсэн улсын Конгресс батлан хамгаалахын төсвөө шууд нэмэгдүүлдэг жишээтэй. Ингэснээр Америк нэгдсэн улсын зэвсэг үйлдвэрлэгчид болох Lockheed Martin, Raytheon зэрэг компаниудын хувьцаа шууд өсдөг.
Мөн үүнийг дагсан PR ажлын ашиг давхар хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Иймээс хориг гэдэг бол зогсоох арга гэхээсээ илүүтэйгээр энэхүү сэдвийг амьд байлгах, олонний анхаарлаас гаргахгүй байх PR хэрэгсэл болон ашиглагддаг байна. Контентынхаа яг оргил үеэр дундуур нь ингэж бүдүүлэхээр зүсэж орж ирж байгаад бас уучлаарай. Гэхдээ ярихгүй ээж болохгүй. За Subotai Pictures-ийн зүгээс гаргасан энэхүү 20 дугаар зууны түүхийг агуулсан гэрэл зураг тайлбар бүхий ном маань худалдаалагдаж байгаа гэдгийг бол та бүхэндээ давхар мэдэгдэж байгаа юм. За та бүхэн түүх сонирхдаг бол түүхийн ном эсвэл одоо ховор чамин ном цуглуулдаг бол за мөн одоо манай сувгийг бол байнга үзэж одоо дэмжихийг хүсэж байгаа бол энэхүү номоос одоо худалдаа авах боломжтой юм шүү. За хэрхэн худалдаа авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе. Ингээд харахаар Америк нэгдсэн улс болон барууны орнууд яагаад цөмийн сүрдүүлэгтэй холбоотой мэдээллүүдийг тасралтгүй цацаж айдсаар дүрэн байлгадаг нь ойлгомжтой болж харагдаж байна. Эдгээр томоохон мэдээнүүдийг улам том болгон харагдуулснаар тэд дотоодын нийгэмдээ сэтгэл зүйн айдсыг бий болгодог. Ингэснээр ард түмний дотор манай төр засаг биднийг хамгаалах болон гэх итгэл бүрддэг. Иймээс батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлсэн ч татвар төлөгч ард иргэд үүнийг огтосоо эсэргүүцдэггүй. Айдсаар дамжин төр засаг ард түмний тархийг хэрхэн удирдан чиглүүлдгийн нэгэн тод жишээ бол энэ. Айдас гэдэг бол ямар ч нийгэмд хамгийн үр дүнтэй үр дагаврыг бий болгодог зэвсэг юм. Иймээс эцсийн эцэст цөмийн зэвсэг хориглоно гэдэг бол бодит үйлдэл бус харин газар дээрх зохиомл тэнцвэрийг хадгалах гэсэн улс төрийн жүжиг байх тохиолдол олон бий. Ямартай ч ганц баталгаатай зүйл гэвэл цөмийн зэвсгийг яг бодитоор ашиглах зорилго сэтэл энэ дэлхийн аль ч удирдагчд байхгүй. Харин цөмийн зэвсгийг тойрсон айдас хяналт суртал ухуулах нь улс орнуудын стратегийн нөөц болдог. Хориг тавьсан хэрнээ тэрхүү хоригийн ардуур PR хийж мөнгө босгодог энэ тоглолт нь 21-р зууны хамгийн зөвүүн шоглоон болсныг хүн бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ бүхний араас нэг зүйл нэмж ярихад та бүхэн бүгдээрээ цөмийн зэвсэггүй болох ураны талаар дуулчил байсан байх. Цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хориглох, тоогон цөөлөх, устгалд оруулах талаар хүн төрлөختөн бараг сүүлийн 50 гаруй жилийн турш тасралтгүй ярьж ирэв. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхийн аль нэг улс цөмийн зэвсгээ сайн дураараа хураалхан өгчгөөд тайван амьдарсан ганц жишээ байхгүй. Харин ч эсэргээрээ зэвсгээ өгсөн улс үндэстэн бүгд шахуу дайны галд үргэлдэж сүдсэн байдаг. Бүр маш олон жишээ бий. Тухайлбал 2003 онд Ливийн удирдагч Муаммар Гаддафи барууны шахалтаар өөрсдийн цөмийн хөтөлбөрийг зогсоож хөгжүүлэлтийн технологиудыг бүгдийг нь хураалгав. Тэрээрээ цөмийн зэвсэггүй болчих бол хинч бидний эсрэг дайдахгүй гэдэгт бүрэн итгэсэн юм. Гэвч 2011 онд НАТОгийн нисэх хүчний онгоцнууд орж ирснээр Гаддафигийн дэглэмийг нуран унгав. Гаддафи өөрийн ард түмнийхэн гарт алагдаж, Лив улс бүрэн сүрч, өнөөдөр газар дээрх амьд там болон хувирч иргэний дайны талбар болоод байна. Мөн Украин улс бас нэгэн тод жишээ юм. Зөвлөлт холбоот улс задрах үед Украиний нутагт 1800 гаруй цөмийн цэнэгтэй хошуу байв. Улмаар 1994 онд тэд Будапештийн гэрээнд гарын үсэг зурснаар цөмийн зэвсгээ сайн дураараа хураалгаж, оронд нь Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Британи зэрэг улсууд тэдний тусгаар тогтнолыг хамгаалах баталгаа гаргасан юм. Гэвч өнөөдөр Украины дайн дэгдэж, тусгаар тогтнолыг нь хамгаалах баталгаа өгсөн. Оросын холбооны улс нь өөрөө Украиныг эзлэн түрэмгийлж байх жишээтэй. Украинд өгсөн баталгаа огтосоо хэрэгжсэнгүй. Америк нэгдсэн улс, Британи зэрэг улсууд ч Украиныг яг бодитоор хамгаалаагүй хэвээр байна. Хэрв Украин цөмийн зэвсэгтэй байсан бол мэдээч хэрэг Оросууд шууд дайрч чадахгүй байсан гамаргаангүй үнэн. Иймээс өнөөдөр цөмийн зэвсэг эзэмшилсэн бүх улс үндэстэн өөрсдийн зэвсгийг өгчих бол өөрсдөө хинч биш болон хувирна гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тэгвэл одоо саяныхаас яг эсрэг жишээг нь дурдъя. Израиль болон Хойд Солонгос улсуудыг харцгаая. Израиль улсыг аль бие ёсоор цөмийн зэвсэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй боловч тус улсыг 100 гаруй цөмийн цэнэгтэй хошуутай болсон гэдгийг дэлхийн нийтээрээ мэднэ. Хинч Израилийн эсрэг юу ч хэлж чаддаггүй. Гагцхүү хажууд нь байгаа палестинчууд газараа авахын тулд эвдүү аргаар терроризм үйлддэг. Палестинаас өөр Израильтай дайсагнацах ганц ч улс үндэстэн Арабын булан битгий хэл дэлхийд байхгүй. Харин Хойд Солонгосын хувьд тус улс нь 21-р зууны хамгийн ядуу улсуудын нэг. Гэвч цөмийн зэвсэгтэй учраас тэдэнд хинч халтаж зөрхөлдөггүй. Агва Америк нэгдсэн улс хүртэл хуруугаан ч хөдөлгөж чаддаггүй. Израиль, Хойд Солонгос хоёр хоёулаа өнөөдөр аль бие ёсоор аюултай тоглогчд гэж дэлхийн нийтэд үнэлэгддэг. Учир нь тэд цөмийн зэвсэгтэй учраас тэд өнөөдөр олон улсад хүндлэгдэж гол тоглогчд буюу гартаа хөзөртэй тоглогчд болж чадаж байна. Хэрв Хойд Солонгос цөмийн зэвсэггүй байсан бол Ким Жон Уны үгийг хинч нохоо хутсан чинээ тоохгүй байсан бодит үнэн.
үнэн. Иймээс цөмийн зэвсэггүй болох гэх энэхүү урайн зөвхөн жижиг улсуудад зориулагдсан зохиомол дүрм юм. Энэ урайг цөмийн зэвсэгтэй улсууд гаргадаг хэрнээ өөрсдөө зэвсгээ хураалгадаггүй. Бүр нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн зэвсгийг хориглох гэрээ хүртэл зөвхөн жижиг улсуудад зориулагдсан байдаг. Энэхүү гэрээнд шинээр цөмийн зэвсэг зохион бүтээхийг хоригддаг бөгөөд хэдийнэ цөмийн зэвсэгтэй болчихсон улсуудыг харин онцгой эрхтэй хэмээн бүр хуйдчлаад өгчихсөн байх жишээтэй. Энгийнээр бол чи бидэнтэй адил байх ёсгүй. Харин бид бол ийм байж болно гэх шууд тулхан шаардах хууль гэсэн үг. Иймээс Иран улс өнөөдөр цөмийн зэвсгээ хөгжүүлсээр байгаа. Эдийн засгийн асар их хоригт орсон ч тэд цөмийн зэвсгээ бүтээж чадвал тусгаар тогтнолоо баталгаажуулж дэлхийн гол тоглогч болж чадна гэдгээ маш сайн мэдж байгаа юм. Тэд Америкийн нэгдсэн улс тэргүүтээ НАТОгийн эвсэлд бөмбөгдүүлсэн VV1-ийн адил эсвэл Оросын албаны улсад дээрлэхүүлж байгаа Украинийн нэгэн адил болохгүй тулд цөмийн зэвсэг хөгжүүлж байна. Иран улс өнөөдөр системийн хохирогч болохгүй тулд зүтгэж байгаа хэрэг. Тэгвэл өнөөдрийн дэлхийн ертөнцид Америкийн нэгдсэн улс, Орос, Хятад гэх 3 улс нь дэлхийн 3 их гүрэнд тооцогдож байна. Мөн Франц, Британи зэрэг улсууд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд сууж байна. Яагаад? Тэд цөмийн зэвсэгтэй учраас тэр цөмийн зэвсэг бол зүгээр нэг зэвсэг бус улс төрийн элит эрх олгодог лиценз болон хувирсан. Цөмийн зэвсэггүй их гүрэн гэх ойлголт огт байдаггүй. Тийм их гүрэнч гэж байхгүй. Эцэст нь дөрвөн жишээ дурдъя. Түүхийг хэн бичдэг вэ? Зэвсэгтэй нь бичдэг. Хирошима, Нагасаки дээр Америкийн нэгдсэн улс цөмийн бөмбөг хаясан. Үүнийхээ ачаар барууны ертөнцийн сургуулиудын сурах бичигт цөмийн зэвсэг хаяснаар Америкийн нэгдсэн улс дайныг дуусгасан, энхийг тогтоосон гэж заадаг. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улс энэ дайнд яавчгүй ялсан. Тэд цөмийн зэвсэгтэй байсан. Түүхийг бичих эрхтэй байсан. Иймээс цөмийн зэвсэг нь зөвхөн хот сөнөөх хэрэгсэл бус түүхийг өөрийн хүснээр бичих хүч чадал юм. Мөн цөмийн зэвсэгтэй байх нь өөрөө асар том PR. Хойд Солонгос хэдийгээр ядуу гунигтай амьдралтай ч Ким Жон өнөөдөр ганцхан пуужин хөргөхөд дэлхийн бүх хэвлэл мэдээллүүд энэ талаар 7 хоногийн турш дор хаяж шуугдаг. Энэ бол PR-ийн оргил хүч юм. Иймээс орчин үед популист улс төрчид цөмийн сүрдүүлэхээр PR-ийн зэвсэг хийж байна. Мөн цөмийн зэвсэг бол дотоодын улс төрийн рейтингийг өсгөх тоглолт болон хувирсан. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намынхан голдуу Хятад хойд Солонгосын цөмийн аюулаар айлхах стратегийг баримтлан сонгуультаа оролцдог. Харин хойд Солонгос эсэргээр Америкийн нэгдсэн улс биднийг бөмбөгдөн хэмээн айлхаж ард түмнээ айдсаар захирдаг. Оросын албаны улсын хувьд харин барууны улсууд бидний аюулгүй байдалд занал хийлж байна гэх айдсаар мөн л ард иргэдээ нэг хүний дор илүү нягтршуулдаг. Энэ бол бодит аюул бус харин айдсаар удирдах улс төрийн арга барил болон хувираад байгаа юм. Мөн манай гариг дээр цор ганц цөмийн зэвсэгтэй улсууд нь инх тайвны талаар ярих эрхтэй байдаг. Бусд нь инх тайван гэж ам нэх ямар ч эрх мэдэлгүй. Харин инх тайвны талаар ярьж буй улсууд өөрсдөө хизээч цөмийн зэвсгээ хураалгадаггүй. Иймээс гагцхүү хүчирхийлэл хийх чадамжтай хүмүүс л инх тайвны талаар ярих эрхтэй байдаг. Энэ бол геополитикийн говьшгүй үнэн юм. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.